Он тооллыг бодож сурцгаая. Аргын тоолол гэж юу вэ? Аргын тоолол гэдэг нь дэлхийн нарыг тойрох 1 жилийн хугацааг хэлнэ. Үүнийг нарны тоолол буюу Григорийн тоололч гэж нэрлэдэг. Аргын тоолол нь 365 хоног 5 цаг 48 минут 46 секундыг хэрэгэлдэг. Бэлгийн тоолол гэж юу вэ? Бэлгийн тоолол гэдэг нь сар дэлхийг тойрох хугацааг хэлнэ. Сар дэлхийг 27.3 өдөрт тойрдог. Бэлгийн тооллыг Азийн ард түмэнд хэрэгэлдэг. Улс бүрийн бэлгийн тооллын эхлэх хугацаа янз бүр байдаг. Монголчуудын бэлгийн тоолол аргын тооллын 1027 оноос эхэлдэг. Бэлгийн тоолол нь 12 жил 5 махбод дээр сүйдэлдэг. 1 жил 12 сартай байх ба сар өдрийг мал амьтнаар нэрлэдэг. Гал, мод, шороо, төмөр усыг 5 махбод гэдэг. 12 жил 5 удаа давтагдахад 160 болдог. Аргын тооллыг бэлгийн тоололд шилжүүлэх арга. Аргын оныг бэлгийн жилжилжүүлэхдээ дараах томьёог ашигладаг. X тэнцүү хаалтаа нэгээд X хасах нь 1026 хаалтаа хаагаад хуваах нь 60. 60-ны дугаарыг олохдоо ноог төр дээр нэгийг нэмдэг. Жишээ нь аргын тооллын 1962 онд оныг бэлгийн жилд шилжүүлье. X тэнцүү 1962-оос хасдаг нь 1026 хаалтаа хаагаад хуваах нь 60. Бодолт 1962-оос 1026-г хасахад 936 гарна. 936-г 60-д хуваахад 15.6 гарна. Гарсан 15.6 дээр нэгийг нэмж бодоход 60-ны дугаар гарна. Тэгэхээр 1962 онд төрсөн хүн 16 дугаар 60-нд төрсөн хүн байх нь. Бэлгийн тооллыг аргын тоололд шилжүүлэх. Бэлгийн тооллыг аргын тоололд шилжүүлэхдээ дараах томьёог ашиглана. X тэнцүү 1026 дээр нэмэх нь хаалтаа нэгээд A хасах нь 1 хаалтаа хаагаад үржих нь 60 нэмэх нь B. A гэдэг нь 60-ны дугаарыг илэрхийлнэ. B гэдэг нь жилийн дугаарыг илэрхийлнэ. Жишээ нь 16 дугаар 60-ны гал морин жилийг аргын онд шилжүүлье. Үүнийг олохын тулд хүснэгт 1/3-ыг ашиглана. 16 дугаар 60-ны гал морин жил 40 гэж тэмдэглэгдсэн байна. Үүнийг олохын тулд X тэнцүү 1026 нэмэх нь хаалтаа нэгээд 16 дугаар 60-аа бичээд хасах нь 1 хаалтаа хаагаад үржих нь 60 нэмэх нь 40. 16-аас хасах нь 1 тэнцүү 15 гарч байна. 15-ыг үржих нь 60 тэнцүү 900 гарч байна. Ингээд 1026 дээрээ 900-г нэмэхэд 1926. 1926 дээр нэмэх нь 40-ыг нэмэхэд 1966 гарч байна. 16 дугаар 60-ны гал морин жил бол аргын тооллын 1966 он болохыг тооцоолж болж байна. Гэрийн даалгавар: та өөрийн аав ээж, эмээ өвөө нарын төрсэн оныг бэлгийн тоолд шилжүүлэн бодож олоорой. Анхаарал хандуулсанд баярлалаа.